Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Ойрын хэдэн жилүүдэд Солонгос нэг төрлийн гэмт хэргийн гаралт огц мөсөж эхэлсэн. Магчлаад орчуулах юм бол энийг үерхлийн аллага гэж хэлж болно. 2023 оноос хойш үерхжсэн, салсан хэн нэгнийгээ дагаж мөшгөх, дарамтлах, бие махбодын гэмтэл учруулах, эсвэл амь насанд нь халтхыг завцсан зэрэг 778 хэрэг Солонгос улсад бүртгэгдсэний 29 хүн нь хосын харилцаанд байсан хүндээ алагдсан байна. 2025 онд л гэхэд хуучин найз охиноо хутгалж хөнөөсөн 26 настай Чан Жэвон мөн араас нь дагаж сталкер хийдэг байсан эмэгтэйгээ эмнэлгийн гадаа олон тооны удаа хутгалж алахыг завдсан 33 настай Чан Хён Жуны хэрэгүүд олон нийтийг цочроож нүүр царай нь ил болоод удаагүй байхад дараагийн хэрэг энэ оны 9 сарын 1-нд Японд гарлаа. Тодруулах юм бол Япон улсад Солонгос залуу үерхжсэн Солонгос найз охиноо хөнөөсөн хэргийн талаар өнөөдөр ярих гэж бодлоо. Японд гэмт хэрэгтэн нь тодорхой байх үед алуурчны нүүр царай, нэр, нас зэргийг шууд ил болгодогч Солонгост бол тийм биш. Гэмт хэрэгтний нүүр царайг Солонгосын мэдээллийн хэрэгслүүдээр нуусан байдалтай байгаа ч гэсэн Японд хэрэгтний царай ил болж цацагдсан учраас энэ бичлэгэн дээр царайг нь ил тавья. Токио хотын Сетагая дүүрэгт гэгээн цагаан өдөр олон нийтийн газар найз эмэгтэйгээ алсан энэ залууг Пак Юнжун гэдэг 30 настай. Энэ залуу хохирогч эмэгтэйтэй 2024 оны 10 сард гадаад хэл хамт сурдаг, хоорондоо танилцдаг Hello Talk гэдэг аппликейшнээр дамжуулж бие биенээ мэддэг болоод харилцаж эхэлсэн. Тухайн үед Пак Юнжун Солонгост харин эмэгтэй Японд ажиллаж амьдардаг байсан. Хэдий хоёр өөр оронд байгаа ч гэсэн 2025 оны 4 сараас эхлээд албан ёсоор үерхэж холын зайн хосууд болсон байна. Энэ хооронд найз охинтойгоо уулзах гэж хэд хэдэн удаа Пак Юнжун Японд ирээд буцсан байсан. Харин энэ сүүлийн уулзах гэж ирсэн үеэрээ аимшигтай хэргийг үлдэж найз охиноо гадаа гудамжинд хоолойн тус газар нь хэд хэдэн удаа хутгалж хөнөөсөн хэрэг байгаа. 2025 оны 8 сарын 23-нд Пак Юнжун Японд найз охинтойгоо уулзах гэж Солонгосоос ирээд Минатогод байх энэ найз охиныхоо гэрт амьдарч байсан. Гэтэл ирээд 6 хоногийн дараа буюу 8 сарын 29-нд эмэгтэй гэрийнхээ ойролцоо байх цагдаагийн газар өөрийн 3 цагт өөрийн биеэр очиж хандсан. Тухайн үед Пак Юнжун болон хохирогч эмэгтэй хоёр изакаяд хамт болзонгоо архи ууж исэн. Энэ үеэрээ эмэгтэй залууд салмаар байгаа тухайгаа хэлэхэд Пак Юнжун уурлаж эмэгтэйг орхиод гэрлүүн төрүүлж авсан байгаа. Эмэгтэй араас нь гэрлүүгээ оролгүй цагдаагийн газар оцсон шалтгаан нь хэрвээ гэрлүүгээ орхол юм бол юу болохыг маш сайн мэдчихсэн. 2025 оны 4 сараас үерхэж холын зайн хосууд болж эхлээд яг боддоор хэдхэн удаа уулзцаасан байсан ч өмнөх эргэлтэн дээрээ эмэгтэйд гар хурч хүчирхийллийн үйлдэлүүдийг харуулсан. Дээрээс нь энэ сүүлд ирээд удаагүй байхад нь эмэгтэй салъя гэж хэлэхэд нүүр гидсрүүн цогчээсэн байна. Тэрнээс болоод цагдаа нар ирж байсан ч яг хэрэг гэж бүртгэх хэмжээний ил шарах байхгүй, зүүн мөрөн дээр нь бага зэргийн хөхрөлттэй яг гэмт хэрэг гэж бүртгэх хэмжээнд байгаагүй учраас дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн амлалтын бичгийг цагдаа нар залуугаас аваад энэ үйл явдал тэгсгээд өнгөрчээсэн. Ийм зүйл өмнө нь болж исэн болохоор эмэгтэй тэр өдөр гэртээ орохоос айж цагдаад хандсан байгаа. Эмэгтэй цагдаа нартай хамт гэртээ очиж цагдаа нар өмнө нь амлалтын бичиг үлдчихсэн түүхтэй учраас энэ удаа шууд Пак Юнжунд найз охиныхоо гэрээс гарсан ч буцаж очих магадaltaй учраас Солонгос руу буц гэдэг шаардлага тавьсан. Гэтэл Пак Юнжун би Осакагаар аялж юм үзэж агаад Солонгос буцах бодолтой байгаа гэж хэлэхэд Японы цагдаа нар тэрний хүчээр улсаасаа хөөх хэмжээний шалтгаан байгаагүй учраас за юу ч гэсэн эмэгтэйн гэрээс Осака явах галт тэргэн суухыг чинь бид нар хараад чамаас холдно гэж хэлсэн. Цагдаа нар бүр Пак Юнжуныг Токиогийн галт тэрэгний буудал хүртэл дагаж хамт яваад метрон суухыг нь харсныхаа дараа эмэгтэйд найз залууч нь явуулчихлаа. Аялж байгаа Солонгос руу буцах байх. Гэхдээ юмыг яаж мэдхэв хэсэгтээ гэртээ биш өөр таньдаг хүнийдээ байгаарай гэж зөвлөсөн. Гэтэл Пак Юнжун Осака руу явуулгүй дараагийн буудал дээр нь буугаад буцаж найз охиныхоо гэрийн зүг явсан байгаа. За 8 сарын 29-ны үүрээр изакаяд архи ууж агаад болсон энэ үйл явдлын маргааш нь буюу 8 сарын 30-ны өглөө нэгэн хүн цагдаад хандсан нь хохирогч эмэгтэй амьдардаг хотхны харуул цагдаа руу залгаад өчигдөр та нар энд байж болохгүй гэд авч явсан залууч нь байрны энэ хаваар эргэлдээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаа нар 2 дахь удаага залууг очиж барьж авсан. Эмэгтэйн ойр орчимд дахиж ирэхгүй гэсэн амлалтын бичиг хийж өгснөө зөрчсөн учраас энэ удаа Японы цагдаа нар илүү хүчтэйгээр хариу үзүүлж яг одоо Японоос харж үзэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Цагдаа нар өмнө нь нэг удаа хуурцсан учраас Пак Юнжун Солонгос буцах онгоцны билет захиалгыг хараад хамт Нарита онгоцны буудлын дээр очиж шалганаар пассвортоо үзүүлж нэвтрэхийг хүртэл хараад буцсан.
Бас зүгээр ч шууд буцаагүй юмыг яаж мэдхүүгээд эргээд гараад ирж магадгүй гэж бодсны үндсэн дээр тэндээ хэсэг харж зогссныхоо дараа буцаж явсан. Цагдаа нар хохирогч эмэгтэйд найз залуу чинь Японоос бүр мөсөн явчихлаа. Бид нар өөрсдийн биеэр онгоцны буудалд хүргэж өгөөд орууллаа гэсэн учраас эмэгтэй ч гэсэн тайвширч санаа намарсан байгаа. Гэтэл Пак Юнжун хоёртгоо иргэн ирсэн. Яг юу болсон бэ гэхээр цагдаа нарын нүдэн дээр шалганаар нэвтэрснийхээ 30 гаруй минутын дараа плетээ тэндээ цуцлаад дахиад 15 минутын дараа буцаад гараад ирсэн. Ерөнхийдөө 45 минутын дараа гараад ирсэн гэсэн үг. Тэр үед цагдаа нар аль хэдийн явчихсан байсан. За ингээд галт тэрэгнээс бууж буцаж ирсэнтэйгээ яг адилхан онгоцны буудлаас бүр шалганаар орчоод буцаж гарч ирсэн. Хохирогч эмэгтэй энэ хүнийг гэрээс минь гаргаад өг, надад аюул учруулж болзошгүй хүн надаас хол байлгаад өг гэсэн дуудлагын дагуу цагдаа нар үүргийнхаа дагуу ажиллаа хийсэн ч энэ тал дээр Японы ард түмэн маш шүүмжлэлтэй хандж байгаа. Өмнө нь галт тэрэгнээсээ буугаад буцаад ирсэн хүнийг онгоцны буудлын дээр 45 минут манаад зогсож чадаагүй хэрэггүй. Онгоц хөөр хүртэл ажиглаж зогсох ёстой байсан. Пак Юнжунийг онгоцондоо суусан байлгүй дээ гэд цагдаа нар хайн ганцнаас олж ийм хэрэг гарлаа гэж маш их шууган болж байгаа. Тухайн үед хамгийн харамсалтай зүйл нь цагдаа нар онгоцон суулгасан гэж хэлсэн учраас хохирогч эмэгтэй залууг Японоос аль хэдийн явчихсан, дахиж энд ирэхгүй гэд санаа амар ажиллаа хийгэж явж байсан. Пак Юнжун онгоцны буудлаас буцаж ирээд хохирогчийн гэрийн ойролцоо буудал захиалж 8 дугаар сарын 30, 31 гэсэн 2 өдөр буудалтаа хонсон. Хэрэг бол 9 сарын 1-ний өдөр гарсан байгаа. Хохирогч эмэгтэйн хувьд гэх юм бол хэдийгээр Солонгос сүнжгсэн Японд ажлын шумаар урт хугацаагаар орсон суудаг хувцас худалдааны бизнес эрхэлдэг байсан. Хэрэг гардаг 9 сарын 1-ний өдөр хохирогч эмэгтэй хувцсныхаа брендийн ажлаар модельууд, стилистүүд, нүүр будагч нартай хамт багаараа зураг авалтын ажилтай энэ ажил Сетагаяд байдаг нэг барилгын 2 давхрын студид өглөө 11 цагаас хойш явагдажсэн. Зураг авалтын дундуур модельууд хувцас солих, үс засалт, нүүр будалтаа өөрчлөх, сэргээх хооронд бусад ажилчид хэсэг завсарлаж амрах 10-аас 20 минутын цаг гардыг маань. Өдөр 1 цагийн үед хохирогч эмэгтэй яг энэ амралтын цагаараа агаар амьсгалах гээд ганцаараа нэг давхар руу буусан. Гэтэл студиэс гараад удаагүй 2 минут орчмын дараа л эмэгтэй амь тэмцсэн, аимшигтай орилох чимээ гарсан байгаа. Барилгын хаалгаар дөнгөж гарахт нь энэ мөчийг хүлээжсэн Пак Юнжун эмэгтэй лөө гүйж очоод хоолнонд нь хутга зоож дайрч халтсан. Тэгэхээр Пак Юнжун эмэгтэй хаана юу хийх ажлын төлөвлөгөөг бүгдийг мэдчихсэн, бас үдээс хойш 1 цагт эмэгтэйг ганцаараа гарч ирэхэд нь дайрсан гэхээр энэ студийн ойролцоо хүлээжсэн болж таарч байгаа. Сүүлд хяналтын камернаас шалгахад өглөө 8 цагаас хойш студийн тэнд очоод 5 цагийн турш тэр хаваар эргэлдэж хүлээж байгаа нотлогдсон. Тэр өдрийн өглөө 11 цагт эмэгтэй барилга руу орж яхад дайрч чадаагүй шалтгаан нь мэдээж хүмүүстэй хамт олуулаа явж байсан болохоор чадаагүй ганцаараа болохыг нь хүлээсэн байгаа. 8 сарын 30-нд онгоцны буудлаас зүгтаад хэрэг 9 сарын 1-нд болсон гэхээр дунд нь 8 дугаар сарын 31-ний өдөр Пак Юнжун юу хийсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл тэр өдөр ч гэсэн буудлаасаа өглөө эрт гараад зураг авалтын студийн тэнд бүтэн өдөржин хүлээсэн байсан. Энэ нь яагаад гэсэн 2 таамаглал байгаа. Нэг нь хохирогч эмэгтэй 31 нүү эсвэл нэгэнд зураг авалтай байсан уу гэдэг өдрийг нь баттай мэдэхгүй байсан учраас очсон, эсвэл 31-нд урдчилж хэрэг үлдэх газараа очиж хаана юу байдаг, хаашаа яаж зүгтхаа харах гэж, бас эргэн тойрны камернуудын байршлыг ажиглах гэж очсон гэсэн 2 таамаглал байгаа. Цагдаа болон түргэн тусламж хэргийн газар зэрэг очиж хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч хүргэгдээд удаагүй цагийн дараа хит их хэмжээний цус алдснаасаа болж харамсалтай нь эмэгтэй амьсгал хураасан. Гудамжаар явж исэн бас тэнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдийн ажилчид гээд энэ хэргийн гэрч нар хар хувцастай, хар масктай залуу эмэгтэйг хутгалаад тэр зүг рүү гүйсэн гэдэг дуудлага мэдээллийг маш их өгчээсэн. Хамгийн анхны дуудлагыг бол хохирогчтой хамт ажилдаг байсан эмэгтэй өгсөн маа. 2 давхарт студид байсан бусад хүмүүс эмэгтэйн хашгирах чимээг сонсоод бууж ирэхэд гэмт хэрэгтэн аль хэдийн цугтаасан байсан. Хэргийн газар ирсэн цагдаа нарт сэжиглэх цорын ганц хүн нь тодорхой байсан учраас шууд Пак Юнжунийг хилээр гарсан эсхийг шалгахад 30-ны өдөр онгоцондоо суугаагүй гэдгийг мэдээд шууд эрен хайх ажилд орсон. Пак Юнжун хэргийн газраас зүгтэж такси бариад үдээс хойш 2 цагийн үед онгоцны буудал дээр очиж Солонгос улс руу нисэх билет аваад онгоцоо хүлээж авах зур өдөр 4 цаг 50 минутанд онгоцны буудлаас баригдсан байна. Цагдаа нар хэрэг гараад удаагүй шууд ойр хавийн бүх онгоцны буудал руу гэмт хэрэгтний мэдээллийг явуулж барих үүрэг өгөөд онгоцон сууж байгаа бүх хүмүүсийг шалгаж исэн.
Аллагын хэрэгээр баригдсан Пак Юнжуны хэрэг 9 сарын 3-нд албан ёсоор Японы прокурорт шилжсэн. Пак Юнжун одоо юу яриад байгаа вэ гэхээр би дуугүй байх эрхээ эдлэмээр байна. Бас миний хэргийг Солонгосын шүүх цагдаад шилжүүлэх гэсэн шаардлага тавиад байгаа юм. Анх баригдахдаа цагдаа нарын байцаалтад тэр нас орсон гээд байгаа эмэгтэйг чинь би мэдхийн хувьд бол мэднэ. Гэхдээ би өнөөдөр тэр хүнтэй уулзаагүй гэсэн байж боломгүй тайлбарыг өгсөн. Энэ үед хувцсан дээр нь хохирогчийн цус хүртэл байсан маа. Дээрээс нь хэргийн газраас зугтж байгаа камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдгээд хөдлөшгүй олон нотлох баримтууд хангалттай байсан. За одоо дараагийн асуудал юу вэ гэхээр алуурчны хүсээд байгаа шиг хэрэг Солонгост шийдэгдэхүү, Солонгос улсад ялаа идэх боломжтой юу гэдэг байна. Энэ тал дээр ярих юм бол Япон улсын мөрдөн байцаах хариаллын дүрм журм хуулиар бол гэмт хэрэг яг гарсан тэр газраа шийдэгдэж хэрэг шүүн таслах, яллах ажиллагаа яг тэр улстай явагдана гэсэн бодлогыг баримталдаг. Тэгэхээр Япон дотор болсон хэргэл бол тэр гэмт хэрэгтэн хохирогч нь ямар улсын иргэн байх нь хамаагүй Японы хуулиар шийдэгдэнэ гэсэн үг юм байна. Хэрвээ хэрэг болсны дараа цагдаа нар Пак Юнжуныг барьж чадалгүй Солонгос руу зүгтаалгачихсан байлаа гэж бодоход сэжигтнийг Солонгосын цагдаагаас эргүүлж татаж Япон руу оруулж ирээд өөрсдийнхөө хуулиар шүүдэг юм байна. Пак Юнжун өөрөөс нь салъя гэж хэлсэн өөрийг нь цагдаад мэдгдсэн найз охиноосоо өшөө авах сэтлэр маш төлөвлөгөөтэйгээр ойртож аллагаа үйлдсэн нь тодорхой байгаа. Япон улс бол цаазаар авах ял байдаг, тэр нь одоо ч гэсэн бодитоор хэрэгждэг улс. Японд аллагын хэрэг 3 төрлөөр яллагддаг. 1-р 5-аас дээш хорих ял оноох, 2-р бүх насаар нь хорих, 3-р цаазаар авах гэсэн ялтай. Япон чилтгүү Солонгосын ард иргэд Пак Юнжуныг цаазаар авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа боловч Японд цаазын ял онооход олон хүчин зүйлийг авч үздэг юм байна. Тэр дундаа 2-оос дээш хүний амнаас сүнөсөн тохиолдолд цаазын ялыг өгч хэрэгжүүлэх боломжтой. Харин энэ хэрэгт нэг хохирогч байгаа учраас цаазын ял гэхээс илүү бүх насаар хоригдох ял эсвэл урт хугацааны хоригдох ял авах магадлал илүү их болж байгаа. Хэрвээ 30-40 жилийн ял авлаа гэж бодоход тэр хугацааг Японы шоронд өнгөрөөснийхөө дараа Солонгост буцаж ирээд ирснийхээ дараа Солонгосын прокурор дахиж шүүх хурлаар оруулдаг юм байна. Хэрвээ тэр шүүхээр чи Японы шүүхээс авсан ялаа бүгдийг хоригдож дуусгасан байна. Эн чинь хангалттай байна гэх юм бол Солонгосын шоронд орохгүй харин чи өшөө хоригдох ёстой гэж үзвэл нэмж ял өгч Солонгосын шоронд бас үргэлжлүүлж суугч боломжтой байдаг юм байна. Хамгийн гол нь энэ хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх, солилцох гэрээ үйлчилдэг учраас солонгосчууд Пак Юнжуныг Японы шүүхээс ялаа сонссныхан дараа хизээч Солонгост авчирч болохгүй гэж маш их эсэргүүцэж байгаа. Гэхдээ энэ хэрэг гараад ердөө 10-аад тонж байгаа учраас үр дүнгийн хувьд тодорхой болсон зүйл одоогоор байхгүй. Энэ хэргийн үйл явц шийдэгдсэний дараа би доор комент хэсэгт хэргийн үр дүнг бичиж үлдээх болно. За Япончууд, Солонгосчууд яагаад энэ хэрэг дээр маш эмзгээр хандаж томоохон нийгмийн уур бухимдлыг харуулад байгаа вэ гэхээр Солонгосоос гадна Японд бас иймэрхүү төрлийн столкинг гэмт хэрэг саяхан гарсан. Тэр хэргийн талаар товчхон ярих юм бол 2025 оны 8 сарын 17-нд Токио хотод амьдардаг 35 настай Тамимоку Масаши хэмээх эрэгтэй компаниасаа 5 хоногийн амралт авч Кобе хот руу явсан. Масаши тэнд очоод энэ хотод надад таалагдах миний сонирхдаг төрлийн эмэгтэй байна уу гэж гудамжаар хайж явсаар 24 настай даатгалын компанид ажилладаг Мегуми гэх бүсгүйг олж харсан. Масаши Мегумигийн орсон барилгын гадаа эргэлдэж бүр хүлээж суусан бөгөөд маргааш нь буюу 8 сарын 18-ны өглөө 8 цаг 40 минутын үед Мегуми метроны буудлаас гарч ажилдаа явж байхад нь араас нь дагаж ажил руугаа орох хүртэл нь мөрдөж улмаар барилгын гадаа бүтэн өдөржин хүлээж суусан. Яг энэ үйл явдал 3 өдөр үргэлжилж 8 сарын 20-нд Мегуми ажлаа тарааж явж байхад нь араас нь дагаж яваад гэрийнх нь хаягийг мэдж авсан. 4 дахь өдөр нь Масаши мөн адил ажлынх нь гадаа хүлээж тарахт нь араас нь дагсан бөгөөд энэ удаа бүр байрлуун дагаж ороод хамт лифтэнд суусан. Лифтний хаалга хаагдах мөчид Масаши хутаг гаргаж ирээд Мегумиг хэрцгийгээр хөнөөсөн байгаа. Араас нь хэдэн өдөр Масаши дагаж столкинг хийж байсныг Мегуми мэдээгүй анзаараагүйсэн. Огт таньдаггүй өмнө нь нэг ч үг сольж байгаагүй мөрөөрөө ажиллаа хийгээд амьдарч байсан жирийн нэг эмэгтэйг зориуд сонгон хэд хоног дагаж эцэст нь амийг нь хөнөөсөн ийм хэрэг Японд бас хэд хоногийн өмнө гарлаа. Цагдаа нар Масашигаас яагаад гэмгүй эмэгтэйг хөнөөсөн бэ гэж асуухад Масаши тэр зүгээр л миний сонирхлын эмэгтэй байсан. Тэгээд дагаж явж байгаад алчихсан юм аа гэж хариулсан байгаа.
Иймэрхүү галзуу, гаж үйлдэлээсээ таашаал авч сэтгэл ханамжийг мэдэрдэг хүмүүс сүүлийн үед улам олширч байгааг харуулсан эмгэнэлтэй хэрэгүүд гарсаар байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд алхам тутамдаа сэрэмжтэй байж хинтээ уулзаж болох үгүйгээ сайн бодож анзаарч байхыг та бүхэндээ хүсье. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Өшөө олон болсон бодит хэргийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкад дарахаа битгий мартаарай. Тунгуудахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.